За үзэгчтэй сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За мөн шинэ оны анхны дугаар инхүү эхэлж байна. За 2026 он маань нилээдгүй донцлогоонтой эхэлж байна. Учир юу гэвэл өнөөдөр бид газрын тосны аюул Монголд хэмээх сэдвээр ярилцгаолно. За өнөөдөр зочноор Улс төрийн шинжлэх ухааны доктор Д. Уланбаярга оролцож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За тэрээр бол тагнуулын ерхий газар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан туршлагатай. Тэгэхээр бид өнөөдөр Венесуелийн газрын тосны тухай Мадуро ерөнхийлөгчийг баривчилсан талаар яг энэ үйл явдал, энэ процесс дээр эдийн засаг талаас, за мөн улс төр талаас, за мөн аюулгүй байдал талаас юу болов гэдэг дээр төвлөрч ярилцгаолно. За ингээд та бүгдийн харж байгаачлан та бүхэн шинжээч надтай холбогдохыг хүсвэл 99102585 дугаараар Viber-аар холбогдох боломжтой. За мөн имэйл бичиж холбогдох боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд мөнгөний луужин нэвтрүүлгийн маань 2026 оны анхны дугаар инхүү эхэлж байна. За газрын тосны аюул Монголд. Тэгэхээр газрын тосны нийлүүлэлтээс хараат байдлаараа маш их асуудал дагуулдаг, асуудалтай байгаа Монгол улсын хувьд Оросын холбооны улсаас гадна дэлхийн зах зээл дээр үүсэж байгаа нөхцөл байдал дамнууд өгөөрөө бидэнд яаж нөлөөлж болох вэ гэдгийг бүгдээрээ өнөөдөр ярилцъя. За үүнээс өмнө эхлээд өнгөрсөн хугацаанд яагаад энэ үйл явдал болох болсон талаарх шалтгааныг эдийн засгийн үндслэлтэйгээр тайлбарлая. За тэгэхээр Мадуро ерөнхийлөгчийг бол 2 цаг 30 минутын дотор бол баривчилсан гэсэн ийм мэдээлэл бол явж байгаа. За тэгэхээр Трампын хувьд бол Америк дэлхийн хамгийн хүчирхэг, аюултай, хөгжингүй бас айдас хүргэм цэргийн ур чадвартай, цэргийн технологитой, зэвсэгтэй, хүчинтэй гэдгээ бол дахин нотлоо гэдэг мэдээллийг бол өгсөн байж байгаа. За тэгэхээр дэлхийд дээр бидний шиг одоо ийм технологитой улс орн байхгүй, бидний холбоотнууд хүртэл биднээс зэр зэвсэг худалдаа авахыг хүсдэг. Тэд ч гэсэн олон жилийн хугацаанд хүлээж иж энэ зэр зэвсэг цэрэг технологийн бүтээгдэхүүн технологиг бол худалдаж авдаг гэдэг ийм мэдээллийг бол одоо нүүр бардам дэлхийн тавцанд бол хийсэн баг. За энэ бол бас нөгөө талаасаа эдийн засаг гэхээсээ илүү цэрэг дайны салбарт Америк өөрийгөө дахин нотлоо гэдэг мессежийг бол давхар өгсөн. Тэгэхээр яг энэ Мадуро ерөнхийлөгчийг хэрхэн 2 цаг 30 минутын дотор өөрсдийн цэргүүдийн ямар нэгэн амь насыг эрсдүүлэхгүйгээр баривчилж чадсан талаарх тэр цэргийн үйл ажиллагааны наривчилсан деталь асуултуудыг Уланбаяр шинжээчээс, доктороос бүгдээрээ асууж лавлахолно гэдгийг бас хэлье. За энэ дээр бол бас нэлээд сонирхолтой хариултыг хэлэх болов уу гэж бодож байна. За тэгэхээр газрын тосны төлөх тэмцэл хиздээ хурцдва гэсэн ийм асуудал бол одоо яхаа аргагүй тавигдана. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол зөв зүгээр одоо байж байгаа Венесуэл руу бол ийм цэргийн ажиллагаа бол хийгээгүй гэдэг ийм тайлбарыг бол хэлж байгаа. За түүх сүхэд үзэх юм бол Венесуелийн өмнөх ерөнхийлөгч за Уго Чавесын үеэс бол 2007 онд Венесуелийн газрын тосны салбарыг бол нийгэмчилж тухайн үед Венесуэлд хөрөнгө оруулаад байсан Америкийн компаниудын хөрөнгийг бол зарцааж байсан. За ийм түүх бол бас байгаа. За тухайн үед бол Америкийн газрын тосны компаниуд болох ExxonMobil, за мөн ConocoPhillips хэмээх компаниуд бол их хэмжээний хохирол одоо амссан гэж байдаг. За ConocoPhillips-ийн хувьд бол 4.5 тэрбум долларын хөрөнгийг бол алдсан гэдэг. За ийм мэдээлэл бол бас түүхэнд бичээтэй байгаа юм. Тэгэхээр үүний хариуд бол Америк улс Венесуэлийг бол хоригт оруулсан. За ингээд тухайн үедээ өдөрт 2.5 сая баррел газрын тос үйлдвэрлэдэг байсан, борлуулдаг байсан, нийлүүлдэг байсан энэ улс 2025 онд бол 1 сая баррелч газрын тос одоо нийлүүлж чадхааргүй хэмжээнд нийлүүлэлтийн гинжин сүлжээнд бол асуудал үүсэж эдийн засгийн хувьд улам бүр одоо доройтсон ийм нөхцөл байдалтай байсан. Тэгэхээр Америкийн хувьд бол өнгөрсөн хугацаанд бидэнд хохирол учруулсан, бидний эсрэг одоо үйлдэл хийсэн, арга хэмжээ авсан учраас бид одоо хариуг нь барих цаг нь бол ирсэн гэдэг
бас ийм одоо өнцгөр бол асуудалд бол хандж байгаа маа. За тэгэхээр олон зууны туршид, олон 10 жилийн туршид Америк болон Латин Америк бол хоорондоо бизнесийн харилцаатай, эдийн засгийн харилцаатай байсан бол гарцаагүй. За энэ дотроо газрын тосны хувьд бол томоохон мөнгөний урсгалтай бол байсан байна. За энэхүү зураг дээр бол юу харагдаж байна вэ гэхээр Америкийн газрын тос боловсруулагч үйлдвэр компаниудын бол байршил харагдаж байгаа маа. За тэгэхээр Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний мэдээллийн удирдлагын газраас бол энэхүү тооцооллыг бол гаргаж тавьсан байгаа. За тэгэхээр Америкийн нутаг дэвсгэрийн одоо өмнөд хэсгээр буюу Мексикийн булангийн газар нутгаар за далайн ирэг дээр бол маш их хэмжээний газрын тосны одоо үйлдвэрүүд бол баригдсан байгааг та бүхэн бол харж байна. За хүчин чадлын үед ч гэсэн бас өндөртөө тооцогдох юм үйлдвэрүүд бол баригдаад байгаамаа. За тэгэхээр мэдээж хэрэг энд яагаад ийм их хэмжээний үйлдвэрүүдийг барьсан бэ гэдэг. За мэдээж хэрэг энэ бол Латин Америкаас газрын тос худалдаж аваад ирэг дээр өөрсдийнхөө ирэг дээр авчирч үйлдвэрлэлд оруулж эцсийн бүтээгдэхүүн болгож буцаагаад олон улсад одоо худалдаалахад мэдээж хэрэг хамгийн тохиромжтой одоо эерэг байсан байна. За мөн дээрээс нь Латин Америкийн газрын тосны хувьд бол ямар төрлийн газрын тос давмгаалж байгаа. Ялангуяа Венесуэлийн хувьд бол ямар төрлийн газрын тос давмгаалж байгаа вэ гэвэл хүнд одоо төрлийн газрын тос бол давмгаалж байгаа. За энэ утгаараа бол энэхүү одоо иргэдэр байгаа үйлдвэрүүдийн ихэнх нь бол хүнд газрын тосыг боловсруулахад чиглэсэн технологитой ийм байсан байгаа. За гэтэл яасан бэ гэхээр одоо Уго Чавесын үед бол Америкийн компаниудыг бол Венесуэл зас өөрийнхөө газрын тосны салбараас хөөж гаргасан. За ингээд 2.5 сая баррел газрын тос үйлдвэрлээд Америкийн энэ одоо үйлдвэрүүд рүү нийлүүлдэг байсан энэ улсын үйлдвэрлэл огцон унсан. За хамгийн одоо аюултай нь бол Америкийн хувьд хамгийн аюултай гэж тооцож байгаа зүйл нь бол Америк руу бүтээгдэхүүн зархаа болоод хятад руу бүтээгдэхүүнээ зардаг болсон явдал нь бол Америкийн нэгдсэн улсын одоо үндэсний аюулгүй байдлын хувьд бол ноцтой хохирол учруулж байна гэж үзсэн байгаа юм л та. За тэгэхээр 2007 онд газрын тосны салбараа нийгэмчилсэний дараа бас нэгэн зүйл бол маш тодорхой болж эхэлсэн. Юу вэ гэхээр Венесуэл улс бол газрын тосныхоо батлагдсан нөөцөөрөө Сауди Арабиас хүртэл өндөр хэмжээний нөөцтэй гэдэг нь бол ингээд батлагдчих. За тэгэхээр Америкийн хувьд бол одоо хизээ нэг өдөр энэ цэргийн үйл ажиллагааг явуулж Венесуэлийн газрын тосонд хөрөнгө оруулалт хийх, Венесуэлаас газрын тос их хэмжээгээр худалдаж авах тийм ээ. За мөн энэ газрын тосоо энэ Мексикийн ирэг дээр байгаа өөрсдийн үйлдвэрүүдэд нийлүүлэх. За үүний үр дүнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж эрчим хүчний зах зээл дээр байр сууриа улам бүр баттгах. Энэ үйл ажиллагааг эдийн засаг болон улс төрийн геополитикийн энэ үйл ажиллагааг бол хизээ нэг өдөр хин нэгэн хийх байсан гэдэг нь бол энэ түүхэн үйл явдал баримтуудаас за мөн эдийн засгийн тодорхой нөхцөл байдлуудаас бол ингээд маш тодорхой харагдаж байгаа маань. За тэгвэл Венесуэл улс өөрөө хэдийн хэмжээний нөөцтэй бэ гэдгийг ингээд аваад үзье тийм ээ. За ингээд графикаас харах юм бол батлагдсан нөөцийн хэмжээгээр бол Венесуэл улс бол 303 тэрбум баррел одоо газрын тостой гэдгийг бол судлаад тогтоолд гаргаад ирсэн. За үүний араас бол Сауди Арабийн хувьд 267 тэрбум баррел газрын тостой гэдэг ийм одоо нөөцөөрөө дэлхийд 2 дугаарт. За ингээд араас нь Иран явж байх жишээний. За тэгэхээр Америкийн хувьд бол хидэн эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой гэдгээ энэхүү одоо Венесуэлийн газрын тосыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх боломжтой гэдэг үнцэг эндээс бол харагдаж байна. За нэгдүгээрт бол мэдээж хэрэг өмнөд эргээр баригдсан тэр газрын тосны үйлдвэрүүдэд хүнд газрын тос нийлүүлэх ийм боломжтой болно гэж. За тэгэхээр энэ хажуудлын зураг дээр, баруун талын зураг дээр харагдаж байна. За хүнд төрлийн газрын тос, за тэгээд одоо шингэн төрлийн газрын тос. За тэгэхээр газрын тосны хувьд бол байглаасаа одоо зарим одоо газрын тосны тос бол ийм өтгөн байдаг байх нь. За зарим газрын тос бол харьцангуй шингэн байдаг байх. За тэгэхээр өтгөн газрын тосыг бол боловсруулахад бол нэлээд өндөр технологи шаарддаг, их хэмжээний зардал гардаг гэж. За шингэн төрлийн одоо газрын тосыг бол боловсруулахад харьцангуй хялбар юм байдаг гэж. За тэгэхээр Америкийн хувьд бол өнөөдрийн байдлаар
сүүлийн жилүүдэд энэ газрын тосны олборлолт худалдаа экспортоор бол маш богино хугацаанд маш өндөр хувийн өсөлтийг гаргаж байгаа. Дэлхийд одоо маш их хэмжээний газрын тосыг буюу дэлхийн одоо хамгийн том газрын тосны нийлүүлэгчдийн нэг болчихсон байж байгаа. За гэхдээ энэ бол илүү шингэн төрлийн одоо хөнгөн төрлийн газрын тосыг зах зээл дээр бол Америк илүү давамгаалж байгаа. За харин хүнд төрлийн газрын тосыг бол Америк импортоор их хэмжээгээр авдаг. За энэ импортоор авж байгаа газрын тосныхоо 60%-ийг бол Канадаас авдаг байж байгаа. За тэгэхээр эндээс ямар асуудал гарч ирж байгаа нөхөр Венесуэлийг одоо эзэлснээр Венесуэлийн одоо ерөнхийлөгчийг баривчилснараа тэнд одоо өөрсдийн нөлөөллийг тогтооснороо нэгдүгээр хүнд төрлийн газрын тосны хамгийн том нөөцийг эзэмших, ашиглах, одоо хэрэглэх ийм нөхцөл болцоог бол бий болгож байгаа. За хоёрдугаар хүнд төрлийн газрын тосноос импортын хамаарал ихтэй байгаа. Ялангуяа Канадаас буюу хойд хөршөөс хамаарал ихтэй байгаа. Энэ эдийн засгийн хамаарлаас гарах боломжийг бол Америкт бас нээж өгч байгаа. За гуравдугаарт Сауди Араб булангийн орнууд байна тийм ээ. Тэгэхээр Сауди Араб Оросын холбооны улсын хувьд бол нөөцөөрөө бол маш их хэмжээний бас нөөцтэй байж байгаа. За тэгвэл энэ нөөцийн хамаарлаас бас гарах ийм боломжийг Венесуэлийн одоо газрын тосонд хөрөнгө оруулснаар бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл олон жилийн туршид ноёрхож ирсэн газрын тосны тоглогчдын байр суурин дээр бол байр суурийг бол ганхуулж байна гэсэн үг. Сауди Арабийн хувьд бол одоо дэлхийн 2 дахь том газрын тосны нөөцтэй түүгээрээ бол улс төр эдийн засгийн томоохон ийм хүчрхэг байсан бол одоо хамгийн том буюу Венесуэлийн газрын тосыг Америкийн нэгдсэн улс ашиглаж одоо хэрэглэж нөөцөд нь нөлөөлөл тогтоож эхэлснээр энэ бол маш том нөөцийн хамаарлаас өөрсдөө ангижруулж байгаа ийм 3 дахь одоо хүчин зүйл. За 4-р Хятад болон Америкийн хоорондын харилцааг бол одоо тасалж байгаа, удаашруулж байгаа. За ийм нөхцөл байдлыг бол бас бий болгож байгаа. За ингээд 5-дугаарт бол юу гэхээр газрын тосны нөөцн дээр нөлөөлөл тогтоосноор бол үнийн одоо өсөлтийг хязгаарлах, үнийг нам дор түвшинд барих ийм эдийн засгийн бол боломжтой болох. За ингэснээрээ яах вэ гэхээр газрын тосны үнээс эдийн засаг нь ихээхэн хамаардаг. Оросын холбооны улсын одоо санхүү эдийн засгийн нөхцөл байдалд бол хүндрэл учруулна. Өөрөөр хэлбэл орлого нь бол багасгана гэсэн үг. За ингэснээр Оросын холбооны улсыг одоо Украинтай хийж байгаа дайн дээр цаашаага санхүүжилтийн их усрыг нь одоо багасгах, хүндрүүлэх, тасалдуулах ийм нэг зорилгодоо одоо хүрэх бас нэгэн маш том төлхүүрийг бол атгаж байгаа юм аа. За тэгэхээр том гүрний хувьд бол нэг сумаар 2 тулаа биш 3 4 5 тулааг одоо буудах ийм одоо бодлогыг бол эдийн засгийн хувьд бол баримталж байна. За нөгөө талдаа энэ эдийн засгийн бодлого нь өөрөө цэрэг геополитикийн асуудал руу бол орж байна гэдгийг бол энд хэлэх нь бол зүйтэй юм аа. За ингээд Америкийн нэгдсэн улсын хувьд бол за энэ одоо цэргийн ажиллагааны дараа бол одоо Трамп газрын тосны хамгийн том гэсэн компаниудтайгаа бол уулзсан. За ингээд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Венесуэлийн одоо газрын тосны салбарт хийгээд тэндээс их хэмжээний газрын тос олборлож орлого ашиг одоо олцгоё. Тэндээс бол одоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээч гэдэг ийм байдлаар бол уулзалт хийсэн. За тэгвэл уулзалтын үр дүн бол яг тийм өөрийнх нь хүсснээр одоо таатай үр дүн бол гараагүй гэж бол бодож байна. За яагаад вэ гэвэл уулзалтанд орсон компаниудын одоо удирдлагууд бол юу гэж хэлээд байгаа гэхээр бид бол өмнө нь ингээд хөрөнгө оруулалт хийсэн байсан. За ингээд Венесуэлд нөхцөл байдал өөрчлөгдөөд бид нар их хэмжээний хөрөнгөө тэнд зарцаас алдсан. За Трамп ерөнхийлөгчийн хувьд бол одоо ерөнхийлөгчийн сонгуульт одоо ажлын цаг хугацаа бол ингээд 3 жилийн дараа дууснаа. Шинэ ерөнхийлөгч гараад ирэхэд энэ бодлого маань үргэлжлэх юм уу? Цаашаага Венесуэл дахиад Трампыг буусны дараа дараагийн засаг захиргааны үед дахиад одоо бидний хөрөнгийг ингээд нэг хэмчлэх ийм асуудал бол давтагдахгүй гэсэн баталгаа бол алгаа гэдэг. За ийм өнцгөөс бол маш олон компаниудын захирлууд бол бас эндээс хандсан байгаамаа.
За энэ дотроос бол мэдээж одоо Chevron компанийн хувьд бол арай өөр юм. Трампын одоо хүсэж байгаа тэр зүйлд хүргэх шууд хариултыг бол бас хэлсэн байгаа юу гэхээр за бид бол одоо Венесуэлд олборлож байгаа олборлолтынхаа хэмжээг бол өсгөхөд 50%-аар өсгөхөд бидэнд дахиад 18-аас 24 сарын хугацаа хэрэгтэй бид нар үйлдвэрлэлээ өсгөхөд бол бэлэн байна гэдэг ийм хариултыг хэлсэн. Яагаад гэвэл Chevron компанийн хувьд бол Венесуэлийн төрийн өмчт одоо газрын төсний компанитай хамтарч ажилладаг цор ганц Венесуэлд олборлолт хийж байгаа Америк компани одоо байгаа юм байна. За тийм учраас бол мэдээж энэ давуу талаа бол бас ашиглаад нөхцөл байдлын хувьд илүү бусдтайгаа харьцуулахад давуу талтай байгаа учраас энэ давуу талаа ашиглаад энэ одоо газрын тосн дээр хөрөнгө оруулалт хийя гэдэг. За ийм одоо өнцгийг бол гаргаж хэлсэн байгаа юм. Тэгэхээр Трампын хувьд бол одоо яг энэ газрын тосон дээр хийх гэж байгаа өөрийнх нь одоо төлөвлөгөөний хувьд бол хэрэгжихэд бол тийм ч бас амар байхааргүй байна гэдэг нь бол харагдаж байна. Мөн яг өнөөдөр одоо өглөө Трампын хувьд бас Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн одоо тэргүүнтэй холбоотой нэг юм мэдээ гарсан байж. Тэгэхээр холбооны нөөцийн сангийн тэргүүнийг болвол Америкийн Колумб дүүргийн одоо прокуророос шалгаж эхэлсэн байна. За яагаад ямар учраас шалгасан бэ гэхээр холбооны нөөцийн сангийн төв байрыг засварлах энэ засварын ажил дээр бүрэн мэдээлэл өгөөгүй дутуу мэдээлэл өгсөн Конгресст одоо худал мэдээлэл өгсөн гэдэг ийм үндслэл бол шалгаж эхэлж байгаа юм байна. За нөгөө талд бол Jeremy Powell-ийн хувьд бол яг араас нь юу гэж мэдгдсэн бэ гэхээр бид холбооны нөөцийн сан бол бодлогын хүүгээ бууруулах энэ шийдвэрээ гаргахдаа Трампын хүсснээр ажиллаагүй харин эдийн засгийн тоо судалгаа шинжилгээтэйгээр бие даасан байдлаар шийдвэрээ гаргаж явсны хариу үр дагавар бол энэ юм аа гэдэг ийм мэдээллийг бол бас тэр даруйд нь бол хийсэн байна. За тэгэхээр энэ хоёр үйл явдлын хооронд ингээд уяад бодоод үзье. Тэгэхээр өнгөрсөн түүхэнд бол Америкийн газрын тосны үйлдвэрлэгч компаниудын хувьд бол их хэмжээний хайгуул хийгээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлээ сайжруулъя гэхээр их усүрийн бол дутагдалд ороод байдаг гэсэн. За харин Төв банк түүхэндээ ковидоос өмнөх энэ хугацаанд бол бодлогын хүүг асар их хэмжээнд бууруулж намдор төвшөнд барьснаар хямд санхүүгийн их усүрүүдийг Америкийн газрын тосны компаниуд бол олж авсан байдаг. За энэ их хэмжээний хямд санхүүгийн их усүрээр хайгуулаа бол хангалттай төвшөнд хийсэн технологи хөгжүүлсэн ингээд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсан. Энэний үр дүнд бол Америк өнөөдөр маш том одоо газрын тосны экспортлогч одоо орноос импортлогч орноос экспортлогч орн болж бидний дотоодын үйлдвэрлэл бол өссөн юм а гэдэг ийм одоо дүгнэлтийг бол судлаачид хийсэн байдаг. За тэгэхээр газрын тосны нөөц байна. За харин түүнийг нөөцийг хайгаад илрүүлээд өрөмдөөд ухаж гаргаад боловсруулад зарах үз хэмжээний тэр хямд санхүүгийн их усүр нь байхгүй тохиолдолд бол энэ бол хос мөрөдл болох юм. За тэгэхээр Трампын хувьд бол яг энэ түүхийг давтгах гэж байна гэж миний хувьд бол харж байна. Юу гэхээр Венесуэлийн газрын тосон дээр ажиллах нөхцөл болцоогоо бүрдүүлж байна. За нөгөө талд одоо бодлогын хүү өндөр байгааг нам дор түвшинд авчирч чадах юм бол түүх давтагдана. Өөрөөр хэлбэл хямд их усүртэй хэмжээний санхүүжилт бол газрын тосны компаниуд нь авч чадна. Түүгээрээ Венесуэлийн газрын тосонд хөрөнгө оруулалт хийж тэндээс орлого олох, ашиг олох энэ цаг хугацаа энэ процесс үйл явцыг бол хурцсах ийм хүсэлтэй байгаа Трампын хувьд. За тэгвэл Төв банк нь энэ дээр бол одоо саад болоод байна гэдэг зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл Төв банк бол улс төрөөс хараад бус бие даасан байдлаар ажиллаад бодлогын хүүгээ бол Трампын хүсснээр бол бууруулахгүй байна. За эндээс бол зөрчилдөө үүссэн. Трамп одоо ерөнхийлөгч болоод 1 жилийн хугацаанд үргэлж одоо Jeremy Powell-ыг бол бодлогын хүүгээ бууруулсангүй гэж одоо зэмлж ирсэн. За тэгвэл яг энэ асуудлыг одоо тийм улс төрийн аргаар бас шийдэх ийм одоо өнцөг гарч ирж байгаа нь Jeremy Powell дээр одоо хэрэг нээж шалгаж эхэлж байгаа энэ явдал байж болох юм биш үү гэдэг ийм өнцөг бол эндээс гарч ирж байгаа. За хэрвээ одоо үнэхээр тэн дээр ямар нэгэн гин буруутан ингээд тогтоогдох юм бол Powell-ийн хувьд бол ажлаа өгнө. За ажлаа өгснөөр шинэ ерөнхийлөгч томилогдно. Шинэ ерөнхийлөгч бол мэдээж Трампын нөлөөтэй томилогдно. За ингээд гарч ирсныгаа дараа бодлогын хүүг бол одоогийнхоос хурдстаа бууруулах боломжтой гэж улс төрийн хувьд бол би боломж нөхцөл болцоо бүрдэнэ. За ингээд
хямдхан их усүртэй санхүүжилт, их хэмжээний санхүүжилтийг энэ газрын төсний компаниудад өгснөөрөө тэнд байгаа газрын төсийг ашиглах юм боломж нь улс төрийн хувьд, геополитикийн хувьд, эдийн засгийн хувьд нэгднэ гэж үздэн байж болох юм аа. Тэгэхээр нөхцөл байдал цаашаа хэрхэн өрнөхийг бүгдээрээ ажиглацгаая. За өнөөдрийн зочноор бол шинжлэх ухааны доктор, улс төрийн шинжлэх ухааны доктор Уланбаяргаа бол оролцож байгаа. Тэрээр бол тагнуулын ерхий газар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан юм туршлагатай. Тэгэхээр зочноос бүгдээрээ илүү энэ үүсэж байгаа нөхцөл байдал, энэ том гүрнүүдийн одоо хийж байгаа үйлдэлүүд манайх шиг ийм улс орнуудад ямар аюултай байдлыг алга болгож, аюултай байдлыг бий болгож болох вэ гэдэг талаас нь бүгдээр асууж олцгаая. За өнөөдрийн сэдв бол газрын тосны аюул Монголд гэмэх сэдв байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд зочин улс төрийн шинжлэх ухааны доктор Уланбаяр ахыг ураад байна. За ингээд шинэ оны минь төргий. За шинэ оны минь төргий, энэ өдрийн минь төргий. За шинэ он бол нэлээд бас донцлоготой эхэлж байна. За Дональд Трамп дагаа цагт ерөнхий донцлогоо бол арилахгүй юм шиг байна. Тэгээд өнгөрсөн нэвтрүүлгийн эхний хэсэгт бол эдийн засаг санхүү талаас нь бол нөхцөл байдлын анализыг хийгээд танилцуулсан байгаа. За зочны хувьд таныг бол илүү Монголтой ойртуулж яриасаа нөгөө талаас би ч гэсэн бас Монголын яг энэ том гүрнүүдийн дунд Монгол улс энэ аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн аюулгүй байдлаа яаж хадгалах вэ гэдэг дээр илүү асуултуудаа бас чиглүүлье гэж бодож байна. Тийм. За тэгэхээр та бас өөрийгөө нэг үзэгчдтэй товчхон танилцуулаач гэж хүсэж байна. Тэгэхээр би бас таны намтрыг уншсан. Тэгээд энэ дээр бол бас их сонирхолтой хоёр ажил байна. Тэгээд тийм ч болохоор бас таныг бас зочноор ураад байгаа. Тэр юу гэхээр тагнуулын ерхий газарт ажиллаж исэн гэдэг юм CV-н дээр байна. Дараачихын болохоор үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бас ажиллаж исэн гэдэг. За ийм хоёр зүйлийг маш их анхаарал татж байна л да. Тэгээ нөгөө талаас модур ерхийлэгч чинь баримтлах одоо энэ үйл ажиллагаач асар том юм цэргийн тагнуулын үйл ажиллагаа бас яваад байгаа юм. Тэгэхээр та яг энэ хоёр байгууллагт одоо нууц биш бол ямар одоо ажлуудыг хариуцж байна? За яг тагнуулын ерөнхий газрын хайрын үндэсний тагнуулын академи гэж. За энэ тагнуулын академи дотор бол аюулгүй байдал олон улсын харилцааны тэнхим гэж байсан. За энэ дотроо бол бид нар бол ер нь бол үндэсний болон олон улсын аюулгүй байдлын асуудал дээр гол одоо анализ, дүн шинжилгээ хийдэг ийм л одоо гол хэсэг байсан л да. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчээр бол бид нар юу вэ нөхлөөр ер нь бол шинжээчд бол ер нь үндэсний аюулгүй байдал одоо том болзошгүй аюул замлууд юу байгаа юм. Олон улсын хэмжээнд ямар шиг өөрчлөлтүүд гарч байна уу? Энэ дээрс юун дээр анхаарах уу гэдэг дээр бид нар одоо судалгаа дүн шинжилгээ хийгээд тэг гол эрсдлийн үнэлгээнүүд гаргадаг байхгүй. Тэгээ энийг бол бид нар маш олон одоо их сурвалжууд дээр үндэслэж тайлбараа одоо гаргадаг ийм л гол одоо чиг үүрэгтэй ийм л одоо ажлуудыг хийж ирсэн ийм юм байна. Зүгээр яг би бол одоо яг өмнөд Солонгост бол 8 жил суралцсан байна. Одоо 1994 онд мастерт одоо би өмнөд Солонгост одоо яг одоо социализмын үед явсан гэж хэлж болно. 90 оны 8 сард анхны одоо оюутан байсан. Тэгээ 89 онд одоо манай талигаач Санжаа сүргийн зөргөөс гисүүлэн бид бүгд аспирантурын шалгалтанд ороод тэнцэж ирсэн. Тэгээд одоо миний сэдв юм нь бол юу байсан гэхээр нийгмийн хөгжлөөр доогуур түвшинтэй улс орнууд хөгжлөө хурдсахад ажилтнуудын орнуудын туршлага гэж. Шинээр ажилтнуудын орны туршлага буюу одоо бар орнуудын туршлага гэж. Тэр нь бол одоо жишээ нь өмнөд Солонгос байсан л да. Тэгээ яг өмнөд Солонгос дээр бол ялангуяа хамгийн гол судалгааг бол надад ямар асуудлыг тавьж ирсэн гэхээр ер нь бол өмнөд Солонгосын эдийн засгийн хөгжил дээр бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн экспорт ялангуяа энэ экспортон дээр бол энэ жижиг дунд үйлдвэрийн инновац одоо бид нар инновац гэж яриад байгаа. 90 онд л одоо инновац энэ ноу хаугийн шилжилт трансфер эбл энэ чинь тэрүүд одоо яригдчихсэн юм байхгүй. Тэр энэ төр дээр судалгаа хийж ирсэн. Тэгээ сүүлд нь бол яг одоо энэ Монгол улсын гадаад бодлого эдийн засгийн хамтын ажиллагаа ингээд судалгаанууд хийгээд шинжлэх ухааны докторант яг энэ Монгол улсын 3 төршийн бодлого дээр одоо судалгаанууд хийжсэн л да. Тийм учраас хамгийн гол нь яг өнөөдрийн энэ олон улсын харилцаа бол нэгдүгээрт бол тодорхойгүй болж ирлээ. Хоёрдугаарт бол геополитикийн орчин яг энэ
экологийн орчинс маш их тийм доройтож. А 3 дугаарт бол урьдчилан таамаглах боломж бол айгүй их хомсдож. Энэ бол одоо бидний хувьд бол маш их асуудалтай болж ирж байна л да. Ийм нөхцөлд бол ерөөсөө Монгол улс аюулгүй үндэсний аюулгүй хангахад энэ гадаад бодлого төр энэ олон улсын харилцаа өөрөө бол асар хүчтэй туулширч 2 хуваагдаа 3 хуваагдаад тэгээ энэ хуваагдал бол ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле дээр их тодорхой харагдаад байгаа байхгүй. Би одоо ингээд 24 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн одоо Pact of the Future гэдэг маш том ийм баримтчгийг баталж гаргахад өс 6 орн эсрэг санал өгч байгаа. Энэ бол Оросын холбооны ус, Хойд Солонгос, Венесуэл, Иран, Беларусь баг жишээ. Гэтэл энэ бол нийт хүндрэлтийн тухай баримтч байсан байхгүй. Энэ тэгээ хоёр дахь баримтч нь бол Global Digital Compact гэдэг ийм одоо том байж. Тэгэхэд эдгээр ингээ эсрэг санал өгч байгаа байхгүй. Гэтэл яагаад ингэж байгаа юм бэ гэж. Тэгэхэд чинь бол энэ дэлхийд дахин бол энэ чинь өнөөдөр бол 8.2 тэрбум хүн байна. Гэтэл энэ чинь 3.8 тэрбум нь өнөөдөр интернетэд аксес хийж чадахгүй. Бүхэлдээ офлайн 10%. Гэтэл өнөөдөр бол хэн илүү их мэдээлэлд ойрхон байгаа хөгжиж шít. Хувь хүн, хувийн хөвшил улс орн. Тийм учраас бол бид нар яг энэ дижитал энэ одоо хөгжил өнтөр бол маш чухал байна гэж ингэж яриад байгаа. Тэгээ энүүнтэй холбоотойгоор бол одоо бид нар бол энэ Монгол улс бол энэ асар их юм туушилж байгаа энэ нөхцөлд бол гадаад харилцааг бол эрсдэлгүй хөгжүүлэх бол бидний бол амин чухал зорилт. Монгол улс шиг ийм одоо улс орн. Тийм учраас бол энэ эрсдэлгүй хөгжүүлэхийн хамгийн гол аргачлал нь юу вэ гэхээр тэнцвэртэй гадагшлах гэж. Тэгээ энэ бодлогыг бол одоо манайгийн одоогийн төр зэсэг бол маш сайн хэрэгжүүлж байна. Тэгээ энэ дээр бол одоо хамгийн гол юм бол юу вэ гэхээр ерөөсөө гадаад бодлого олон улсын харилцаа дэлхийн зах зээлийн конъюнктур дээр дүн шинжилгээ судалгаа эрсдлийн үнэлгээнүүд бол маш чухал. Одоо бид нар бол ялангуяа манай энэ пүүс компаниудын нэг одоо дутагдал бол бид нар бол ерөөсөө энэ дэлхийн зах зээлийн конъюнктурын талаар шүү дээ. Хажууд авч судалгааны институт дүн шинжилгээнүүд байхгүй. Яг уу бэлэн юмнуудыг л авч ашиглаж байна л да. Гэхдээ бид нар бол өөрсдийн дүн шинжилгээтэй явж энэ одоо Монгол улсын байгалийн баялагийг чулуулах асуудлыг л одоо ярина гэж л ингэж л бодоод байгаа юм л да. Окей. За таны хувьд бас нөгөө тагнуулын ерхий газар гэдэг аюулгүй байдал талаас ажиллаж байсан учраас энэ асуултанд их сонирхолтой бас нарийн хариултууд ирэх болов гэж бодож байна. За асуулт юу вэ гэхээр Мадуро ерхийлэгчч одоо баригдахаас 2 цагийн өмнө нөгөө хятадын төлөөлөгч нар уулзаал зүгээр жоохон гараа бараал бизнесээ хийгээл ингээ хийжсэн ч одоо ингээ баривчилчлаа бид нар одоо шокт боллоо гээл хятадын бас төлөөлөгч нар ярьж байсан. За яг баривчлах нийт процесс одоо Трамп ерхийлэгчүүд 10 цаг 46 минутанд одоо тушаалгасан гэж. За ингээд энэс хойш 2 цаг 30 минутын дотор бүх үйл ажиллагаа дууссан гэдэг бас ийм тоо хугацаа явж байна. Тэгээ Трампын хувьд бол бас ингэж хэлсэн байна л да. Америк улс дэлхийн хамгийн хүчирхэг, аюултай, хөгжингүй, бас айдас хүргэн цэргийн хүчинтэй гэдгийг бол дахин нотлоо. Тэгэхээр одоо дэлхий дээр өөр бидний шиг ингэж ажиллаж чадах улс алга, ийм технологи өөр хинч алга, бидний шиг хурд үйлдвэрлэж чадах улс алга, манай холбоотнууд хүртэлж чадахгүй байгаа. Тэ? За манай холбоотнууд манай цэргийн дайны одоо зэвсгийг авахын тулд хэдэн жилээр хүлээдэг гэж. Тэгэхээр ер нь одоо ингээд яг мэрэгжлийн үеийн хувьд яг ер нь юу болсон бол гэж ямар бэлтгэл хийсэн бол одоо магадгүй өчнөө сар жил бэлдсэн байх л таас. Тэгэл яг юу болоод өнгөрч өгдөг нэг. За бид бол маш сайн мэдж байгаа. 12 сард бол Америк нэгдсэн улс бол Венесуэлийг бол юусан далайн эрхийг бүхэлд нь үндсэндээ бүслэн хаасан. За дараа нь 12 дугаар сарын 2 дугаар хагас нь бол агаар хэлийг хаасан. За тэгээд Дональд Трамп бол өөрөө хэлсэн. Хэдэн өдгөө бид бол хуурай замар цэргийн үйл ажиллагаа явуулахыг бол үгүйсэхгүй. Энэ байр суурийг илэрхийлчихсэн. Энэ бол цоо шин биш. Хоёрдугаарт бол Николас Мадурог бол террорист гэдэг чинь бол аль 20 онд зарлалцсан. Эннийхэн төлөө 20 сая доллар шан харамж амлалцсан. Энэ бол маш тодорхой байсан. Тэгээд өөрөөр хэлбэл юу вэ гэхээр Америкийн нэгдсэн улс сая энэ 12 сарын 15-нд үндэсний аюулгүй үзэл баримтлаа шинжиж баталж гаргасан. Энэ бол ер нь бол өмнөх одоо
Америкийн нэгдсэн улс бол 1987 онд үндэсний аюулгүй байдлын анхныхаа үзэл баримтлалыг баталж гаргасан юм билээ. Тэгээ энэ 30 гаруй жилийн хугацаанд 30 гаруй үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гаргахад өнөөгийн энэ 12 сарын 5-нд нийтэд хэвлэгдсэн энэ үзэл баримтлал цоошин. Энийн гол онолын үндэс нь бол Монрогийн номлол. Бид бол энэ бөмбөрцгийн баруун хагас гэж яг Америк төв хэлж байгаа юм. Энэ Америк төвд бол Америк одоо эзэн байх хэрэгтэй байна. Энэ дээр бид нар ерөөс хяналтаа алдсан байна. Гэтэл бид нар бол дэвэн дэлхийдээ өөрсдөө дэнд байх уйж холбосон байна гэж одоо бүр тэр үзэл баримтлалаар заасан. Тэгээ бид нар бол одоо энэ үс маш өөрт хамаагүй дэлхийн олон улсын байгууллагад өөрийгөө холбоод за тэр хамаагүй одоо Орос Украины дайн ч гэдэг юм уу те хойд солонгосын хогийн аюулгүй байдал ч гэдэг юм. Гэтэл яг өнөөдөр American First гэж Америк нэгдүгээр тийм бол бидний өнөөдөр яг өнөө маргаашгүй толгорж байгаа үндэсний аюулгүй занс хэлж байгаа аюул бол Америк твэс өмнөд талаасаа төв Латин Карибын тэнгисээс Америк руу орж ирж байгаа асар том дөрвөс цагаачлалын асуудал. Дээр нь энэ бүс нутгаас Америк руу орж ирж байгаа хар тамхи мансуурлах утсан хууль бус нам. Энийг бол одоо яг тоон бол жилд бол 20 тэрбум $, хэмжигдэх мансуурлах үзэж байна. За дээр нь бол эн чинь 1.7 сая иргэд Америк руу хууль бусаар цагаацлж байна. 15-аас 20 мянган одоо хүмүүсүүд бол хүний наймын золиос болж байна. Ийм том асуудлууд өнөөдөр Америкийн үндэсний аюулгүй байдал замлал хэлж байна. Хэдэн мянган хүн жилд амьнасаа алдаж байна. Гэтэл энд бид нар өмнөд хил дээр анхаарахгүйгээр дэмжлэгийн асуудлаар анхаарч ирсэн юм а гэдэг. Энэ л асуудлын үүднээс энэ аюулгүй байдлын концепц бол шинээр харж эхэлж байна л. Тэгээ энэ үн дээрээс үндэслээд бол өөрөөр хэлбэл юу вэ нөхлөөр Америкийн нэгдсэн улс бол сая ингээд Николас Мадурогийн эсрэг бол энийг бол энэ бол Венесуэлийн эсрэг биш. Венесуэлийн ард түмний эсрэг дайн зарлаагүй. Энэ зүгээр энэ хар тамхины том мафийн эзэн, картелийн эзэн, мөнгө угаагч Марко одоо өөрөөр хэлбэл одоо нарко терроризмын одоо толгойлогч энэ үнийг баримтлах ажиллагаа гэдэг. За энийг бол одоо яг ингээд яг 1 сарын одоо 4-ний өглөө бол одоо Маралагад бол хэвлийн багварлсан. Энэ дээр бол яг Жанжи штабын дарга бол тэр нэг Joint Staff гэдэг маань юу вэ нөхлөөр цэргийн Жанжи штабаас гадна тагнуулын ерөнхий газар хамтарч ажиллаж байгаа. Хамгийн том мэдээлэл сайтаа бичиж энэ ажиллагааг явуулсан гэж. Ингэж ганц ч Америк цэрэг бол амнаас алдаагүй. За тийм. За тэгэхээр энэ дээр бол яг сүүлд нь бол яг одоо Кубын аюулгүй байдлын хамгааллын 32 хүн амнаас алдсан. За Венесуэлийн одоо 100 гаруй хүн бас амнаас алдсан гэдээ оршуулга энэ төр сая өнгөрсөн лонд болж байна. Америкийн талаас бол хохирол байгаагүй гэж. Тэгээд энэ дээр бол юу гэж хэлж байгаа нөхлөөр яг энэ Николас Мадуро бол энэ Америкийн нэгдсэн улс хамгийн гол аюул занлуулж байгаа одоо наркоин террорист үйл ажиллагаа эсрэг үйл ажиллагаа бол бид сар гаруй хугацаанд бэлдсэн гэж байна. Одоо хинтээ уулзж ирсэн, хаана явж ирсэн, бүр ямар хоолунд идчихсэн, ямар одоо амтан одоо тижээдгэн гэстэй ч гэдэг юм. Энэ нарийн судалгаа бүр макетлж одоо судалгаа шинжилгээ хийж маш нарийн эн чинь бол одоо тэр каркасот бол тог тасарсан гэж байгаа. Тэгээ энийг бол одоо блик шийл гэж байгаа байхгүй. Хотыг харанхуй болгоод тэгээд одоо бүх тэр агаар нь эсэргүүцэн хамгаалах радрын системийг бол одоо кибер атакаар бол ажиллагааг болгоод ингээд одоо үйл ажиллагаа явуулсан гэж ингэж хэлж байна. Тэгээд зөвлөлтийн одоо хуучин үеийн зэвсэг техникүүд байсан гэдэг C30 300 энэ төргээд агаараа эсэргүүцэн эдгээр бол ерөөсөө одоо сүүлийн бараг 20 30 жил засвар үйлчлэгээ хийгээгүй ажиллагаагүй байсан гэж хэлж байгаа. Тэгээд иймэрхүү олон юмнуудыг бол эдгээр маш тарын тооцоолоод тэгэл ерөөсөө яг 2 цаг 30 гэж байгаа. Яг Мадурог өөрийнх нь баримтлах ажиллагааг бол одоо хавтнасан Жанжи штабын дарга Айрмын генерал шууд 4-5 шуудаа Дэн Стейн бол энэ бол яг 30 минутын дотор болцсон гэж. Тэгээ энийг бол ингээд яг баримтлаад ингээд одоо Америкийн нэгдсэн улс хүргэсэн. Тэгээд энэ бол өөрөөр хэлбэл Америкийн үндэсний аюулгүй байдлын асуудал гэсэн юм аа л гэдэг гол юм. Яг энэ дээр бол одоо олон улсын эрх зүй ярьж байгаа юм л да. Олон улсын эрх зүй ярих гэх юм бол маш олон юмнууд байна. Өнөөдөр бид нар Оросын холбооны улсын Украиний эсрэг явуулж байгаа зэрэг дайны ажиллагааг бид нар олон улсын эрх зүйгээр тайлбарж болно шүү дээ. Тэгвэл яг зүгээр одоо ийм ингээ байнгын хэвийн байдалд орвол ер нь маш том одоо буруу систем тогтоох гээд байна гэж буруу жишээ. Хинэгүүн дуртай үйл ажиллагаа явуулчих магадгүй. Бараг одоо бас хятад ч гэсэн 50-ыг эзэлж магадгүй гэсэн боломжтой гарч ирсэн. Зарлж сануулж байгаа л
Тэгээ иймэрхүү юмнууд байна гэдэг. Энэ дээр бол яг нэг үндэсний байгууллагын ерөнхий найрамдчгийн дарга Антони Гутерриш бол яг зүгээр одоо болгоомжсон бас мэдгдэл хийсэн л дээ. Тэгээ янз бүрийн юмнууд байсан. Яг конгресс бол энэ дээр бол одоо бүгд найрамдах намын 5 гишүүн л одоо ардс намын талд орлоо л доо. Тэгээ энэ дээр бол яг Дональд Трамп жоохон сэтгэл жоохон гонсгор үлдсэн л дээ. Тийм. Яг энэ дээр холбоотойгоор бас нэг ингэж харагдаж байна. Эдийн засгийн талаас энэ 2007 онд энэ Венесуелийн газрын тосны салбарыг бүгдийг нийгэмчлээд тэгээд төрийн өмчт аваад өгч ирсэн. Тэгээ энэ Америкийн компаниудыг гаргасан юм билээ. Тэр дотор одоо энэ ConocoPhillips гэдэг компани чинь 4.5 тэрбум долларын хөрөнгөө ингээд алдсан. За Exxon Mobil бас алдсан гэдэг ингээд энэ нөгөө бас нэг шалтгаанаа ингээд нэг тийм одоо жишээ нь энгийн иргэний хувьд бол нэг улсын ерөнхийлөгч нэг хүчтэй улс нь хүчгүй сул дорой улсаа одоо ерөнхийлөгч ингээ барьчилж аваад араас нь баахан мөнгө сутгаж баялагийг ухаад тэгээд ингээ өөртөө ашигтай юм хийгээд байна гэж одоо ерөнхийдөө Марс улт гэж ойлгож байна шүү дээ. Гэтэл нөгөө талаас одоо чинь 2007 онд болсон үйл явдлыг ингээ харахаар Венесуэл өөрөө бас Америкийн тэр хөрөнгө оруулалтыг гаргаж явсан. Бусад улс орнуудыг ч гэсэн хөрөнгө оруулалтуудыг гаргасан байгаа юм л та. Тэгэхээр нөгөө нэг бас нэг энийг бас үндэслэл болгож эдийн засгийн талаас яриад байгаа байхгүй Америкийн талаас. Тэгэхдээ ерөн зүгээр одоо яг эдийн засгийн талаас нь бол тайлбарлаж болоод байгаа юм. Одоо энэ хөрөнгийн те өмнө нь ингээд зүгээр ингээд булаагаад тавьсан учраас одоо бид нар хөрөнгө буцааж авъя гэдэг. Зүгээр хүний их одоо аюулгүй байдал, улс орны хил хязгаар, том гүрэн жижиг улсуудын хоорондын харилцаа гэдэг энэ талаас нь ингээ харуул энийг бас шууд зөвтгөж болохгүй юм шиг надад зүгээр одоо санагдаад би бол мэрэгжлийн хүн биш. Тэгэхээр та бол яг одоо энэ талаар мэрэгжлийн хүн юу гэж хэлэх? Яг одоо янз бүрийн шүүн зүйл болоод өнгөрцсөн. Тэгээ энэ дараа тайлбар ихт амархан гэж ярьдаг л дээ. Гэхдээ яг одоо энэ бүгдээр л мэдчихсэн. Николас Мадуро бол олон жилийн өмнөөс энэ улс орнд сүрсэн. Энэ одоо өөрийнх нь мөнгөнд дэвсгэж бол одоо бүр сая тэрбум ханшны уналтанд орсон. Жин бол өөрийнх нь үндсэн мөнгөнд дэвсгэж бол чи баг одоо чихрийн цааснаас ч дурсан. Ийм эдийн засаг. Гэтэл энэ чинь Венесуэл бол Латин Америк дотор хамгийн том газрын төсний баялагтай хамгийн одоо өндөр хөгжсөн юм капиталист орн байсан шүү дээ. Энэ дээр ингээл 99 онд Уго Чавес засгийн эрхэнд гараад тэгэл яг нэг Фидель Кастротой нөхөрлөл яг коммунизм байгуулах гэж социализм байгуулах гэж тэгэл гадаадын бүх компаниудыг нутгаас хөөж гаргаад тэдний бүх хөрөнгийг бол улс нийгэмжилсэн л дээ. Тэрний одоо ингээл 7 оны жишээг нь бол өөрөө ярьж шít. Энэ дэр чинь бол одоо Exxon Mobil гэж байна. За ганц үлдсэн компани гэж өнөөдөр ярьж байгаа Chevron бол маш одоо төсвөртэй үлдсэн гэж байгаа шít. Асар том одоо ашиг бол аваагүй. Яг гэвэл ерөөсөө чөлөөтэй үйл ажиллагаа явуул боломж байхгүй. Тэгээ өнөөдөр бол ийм дэлхийн энэ ОПЕК-ийн гишүүн орн яг нөөцөөр дэлхийд дахинд ийм нэг нөмөр байсан мөртлөө чи ямар технологийн шийдэл байхгүй. Тэгээ энэ чинь бол одоо Америкууд бол одоо яг энэ хөрөнгийн эзэн болох хэвээр. Тэгээд яг Марко Рубио бол хэлсэнтэй төрийн нарийн дарга бол 1 сарын 4-нд Твлийн бахварал дээр. Өөрөөр хэлбэл одоо бид нар бол энэ Америк төвд бол эзэн байх хэвээр. Гэтэл энэ Америк түнд Хятад, Орос, Иран зэрэг орнууд ийшээ орж ирээд энэ улс орны газрын төсний баялагын дээд зэргийн хэм төвчээр аваад тэгчээд одоо Америкийг муулах юм. Энэ улсууд чинь биднээс илүү хэм төвчээр одоо шулж мүлжчихэд ингэж явж байгаа маа. Бид нар энэ дээр хөрөнгө оруулалт хий. Энэ одоо ард түмэн бол энэ чинь хөрөнгө эзэн байх ёстой гэж. Тэгээ энэ дээр чинь сая өнгөрсөн 7 хоногт бол энэ чинь 2013-аас 16 оны хооронд 5.2 миллиард долларын алтыг бол Швейцарын банк руу нууцаар шилжүүлсэн байна. Тэгтэл тэр алт бол Швейцарын банкнаас одоо мэдээлэл нь гарч эхэлж байна. Энэ бол өөрөөр хэлбэл одоо Венесуелийн түн банкны нэрээр хадгалагддаг байна гэдэг ноцтой юмнуудад ихнээс гарч ирж байна. Энэ бол ерөөсөө Николас Мадуро түүнийг хамгийн ойр төрөө үлгэсний нэр дээр хадгалагдсан байх магадaltaй. Тэгэхээр одоо бол бид нар факт байгууллагыг мэдж байгаа шүү дээ. Мөнгө угаах терроризм эсрэг олуулсан байгууллага. Энэ байгууллагын шаардлагаар нөгөө 9 сарын 11-ээс хойш бол энэ байгууллагууд чинь бол нөгөө нуус тансуудыг шууд ил гаргах юм үүр бүтээсэн байж байгаа. Тийм учраас энэ юмнууд нь бол гарч ирэх баг. Тийм учраас бол
энэ засаглал бол үнэхээр одоо хоёрдугаарт бол 2024 оны 6 сард болсон ерөнхийлөгчийн сонгуул байж байгаа. Тэгээ энэ сонгуул бол үнэхээр одоо бодлоотсон. Энэ дээр бол тэр сөрөг намын одоо дипломатч их сургуулийн профессор байсан шүү дээ. Эдмонд Канзалес бол одоо 51%-аас дээд саналаар ялцсан. Гэтэл бол сонгуулийн үр дүнг бодлоот болсон. Тийм учраас бол өнөө хүртэл бол энэ 24 оны сонгуулийн үр дүнг чи Европ, Америк болоо өрөндөө оронд бол үлэн зөвшөөрөг байсан. Тийм учраас бол нэгдүгürt бол энэ хууль бус дарангуулагч тэгээд бол хар тамхины мафи эзэн гэдэг. Энэ л одоо гол үндслүүдийг ярьж байгаа юм л да. Окей. Хоёуланд чинь 5 минут үлдсэн байна. Маш хурдан явчлаа. Тэгэхээр нөхцөл байдлыг ингээ харах юм бол за Орос улс Украинтай дайн эхлүүлээд 4 жил болчихлоо. За энэ хооронд хятад бас 50 руу тэ банкын одоо зэрэг ажиллагаа сургуулалт ингээ явуулж байна. За энэ хооронд Трамп энэ эсвэл эрхлэгчийг бариад авлаа. Тэгэхээр ер нь цаашдаа жишээлбэл яг Монгол улс руугаа авчирж яриа л та тийм ээ. Монгол улсын хувьд жишээлбэл Орос улс эсвэл одоо Хятадаас яг иймэрхүү үйл ажиллагаа явагдах магадлал ер нь байна уу? Одоо Монгол энгийн иргэний хувьд одоо санаа амар амьдч болох уу? Яг уу үйл явдлууд өрнжээ. Иргэд олон нийт нийгэм сүлжээгээр янз бүрийн л санаа бодлоо эрхлэлгэрүүлж. Яг Монгол улс бол хамгийн онцлог нь арчсан улс. Өөрсдөө үзэл бодлыг чөлөөт илэрхийлэх юм нэг Монголд бол төлөвшсөн. Тийм учраас санал бодлоо илэрхийлэх нь бол нээлттэй. Ер нь бол харахад бол Монгол улс хоёр хөршдөг. Бид нар ч бол өөрийн геостратегийн их сонирн байршилтай. Хойд төршмөн хамгийн том газар нутагтай зүүн зүгтээ нэг зүүнсний бол аюулгүй зүйлийн гишүүн ийм улс. Өмнөд төршмөн хамгийн олон хамтаа эрчимтэй хөгжиж байгаа зүүнстэй аюулгүй зүйл байнгын гишүүн. Ийм хоёр орны дунд оршиж байгаа одоогор цорын ганц орн яг Монгол байж байгаа. Энэ дээр бол яг Бутан, Непал энэ шиг л өөр. Эдний чи аюулгүй байдлын энтгийг хариуцдаг байхгүй. Тэгэхээр Монгол бол өөр цорын ганц одоогор ийм онцлог байршилтай. Гэхдээ бид нар энэ хоёр хөршдөг ижбүрийн стратегийн түншлэгийн эрх зүйн үнцэг тавьсан. Дээр нь 3 хөршийн дээд түвшний уулзалтын саммитын байнгын механизм үүсгэж тавьсан. Тийм учраас бол өөрөөр хэлбэл тэгээд дээр нь бол Монгол улс бол энэ хоёр хөршөнтэй дайсгнах аюул занал учруулах юм бол байхгүй. Тийм учраас бол одоо бид нар бол яг энэ хоёр хөршөөсөө бид нар бол ямар нэгэн аюул занал яана гэхэд бол энийг бол одоогор бол над харагдахгүй. Хоёрдугаарт нь бол юу вэ гэхээр манай хоёр хөрш бол хоёулаа ижбүрэн стратегийн харилцаа ажиллагааны түншлэл эрх зүйн үнцэг тавьсан. Тэгэхээр Монгол улсын хамгийн ойр гадаад орчин бол бас харьцангуй намтай юм байна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр бол юу вэ гэхээр хоёр хөрштэйгөө бол тэнцвэртэй харьцах эдийн засгийн өнөөдөр бол манай бидний одоо яг хоол болж идэх гол мөнгө маань урагшаага нүүрс гаргаж мөнгө болж байгаа. Хойдлосоо бол бид яг эрчим түл шатгуунаар бол ерөөсөө 100% хөршөөс хамааралтай. Зарим нь бол яг ингээд Орос Украин дайнтай холбоотойгоор баг арай л Оросоос баг түл шатгуун авахгүйсэн дээр шахуу юмнууд бас яригдчихсан л да. Тэгвэл одоо бид нар бол үндсэндээ одоо би бол жишээ нь 41 аризмарын гутлан өсдөг гэхэд бол нөхөр Улаанбаяр бол 41-41-ээр л явна шүү дээ. Тэгэхээр бид нар бол юмыг бол хуучин үед бол зөвлөлтийн харилцаа муудахад бид бол зөвлөлтийн талд орсон. Монгол Хятадын харилцаа муудаг. Тэгээд зөвлөлтийн талд оронгууд Монгол Хятадын харилцаа муудаад бидний асар өмнө талын манай төмөр зам бол ямар ч ашигтай болсон. Тэгэхээр өнөөдөр Орос Украинтай нэг бол бид нар яг нэг зүүнсний байгууллагын аюул зөвлөлийн шийдвэрч гэдэг юм нүүбийн дүрмээр яриад энэ асуудлыг бол эв зүүн аргаар шийд яриа хэлцэн шугамар шийдэхдээ бид нар нүүбийн ерөнхий замл дээр манай ерөнхийлөгч банк хэлжсэн. Гэхдээ энэ хоёрын харилцаанаас болоод бид нар Оростойгоо харилцаа муудах болохгүй шүү. Бид хоёрын харилцаа муудаг учраас. Тэгэхээр бид нар бол Оросоосоо бол нөгөө уламж төл шатгуунаа авсаарлаа бол. Энийг бол маш сайн сануулж байгаа нэг л Оросоос сая бол Оросын дотоод зах зээл маш хүнд байдалд ороод нийлүүл тасалдаад байна. Тэгэхэд бол энэ дотор Монголд бол ямар их том одоо дарааллын асуудал үүсээд асар том асуудал үүсэж байна. Тийм учраас бол бид нар хөрш орнуудтайгаа харилцаагаа бол маш одоо болгоомжтой тэгээ ижбүрийн стратегийн түншил энэ харилцаагаа бол бид нар хадгалаад хөгжүүлэх ёстой. Тэрний дараа бол бид нар 3 дахь шихэн бодлого явуулна гэж. Тэгээд яг уу сая бол яг энэ газрын Америкийн нэгдсэн улс бол өөрөө төрийн нарийн бичгийн дөрөөр бид нар бол ерөөсөө Венесуэлийн газрын төс ерөөсөө бид сонь биш. Энэ дээр одоо бидний
Америк бол өөр хангалттай газрын төстэй. Бид зүгээр энд гадны одоо энэ Орос, Хятад, Ираны энэ нөлөөллийг зогсоох хэрэгтэй. Тэгээ энэ газрын төсийг Венесуэлчд өөрсдөө эзэн болох хэрэгтэй. Энэ л бол асуудал болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр айхтар том савлгаа үүсч магадгүй гэсэн. Тэгээд дэлхийн газрын төсний зах зээл дээр хамгийн гол хоёрхан төрлийн одоо газрын төс байж байгаа. Нэг нь бол Brent mark, нөгөөх нь бол WTI явж байгаа. Тэгээд энэ дээр бол ямар яагаагүй. Тэгээд Америк бол үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд одоо энэ засгийн газруудаа хилцээрийгээд хурдхан шиг сонгуулийн шинэ зохион байгуулах ёстой. Тийм учраас бол ер нь бол дэлхийн зах зээл дээр Америк бол энэ газрын төсний үнийг маш сайн барьж байгаа. Энийг бол ОПЕК том шахалт үзүүлж, Сауди Араб шахалт үзүүлж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол тэгээ Оросын газрын төсөн дээр маш том хориг тавьдсан, дээд таазын тогтооцсон. Тийм учраас бол бидний хувьд бол газрын төсөн дээр бол яг үн ханш бол ойрын төлөв байдал дээр бол бас харьцангуй гайгүй болох уу гэсэн шиг ийм одоо таамаг итгэл найдвар төрүүлж байгаа юм л да. Тийм учраас бол бид нар энэ бодлогоо одоо явуулах хэрэгтэй маа гэж нэг ийм одоо бодлыг хэлэх гээд байгаа. За сүүлийн асуултыг бас дахиад нэг асуулт нэмээд асуучмаар санагдлаа. Үндэсний аюулгүй байдлын асуудал талаас нь бас асууя. За жишээ нь Венесуэл гэдэг улс асар баян юм улс байж байгалийн нөхцөлтэй одоо ч байна. За нөгөө талд ардчсан Конго гэдэг улс байж байна. Одоо кобальтын бараг 70 дэлхийн нөөцийн 70% баг тэр улстай байх шиг байна. Түг хийдэ бас баялагын нөөцтэй. За тэгсэн чинь бас хөгжил муутай тий. За тэгтэл нөгөө Дубай газрын тос нь бага юм байна гэдгийг мэдээд газрын тосноос олсон мөнгөөрөө одоо энэ Дубайг санхүүжүүлээд ингээд бариад өнөөдөр ямар одоо газар нутг болчихсон тий. За ингээд Монгол. Тэгэхээр энд нөөц газрын нөөцтэй баялагтай нь одоо хөгжөд байгаа биш. Хин сайн засаглалтай хөгжөөд байна л да. Тэгэхээр засаглалыг ярихаар монголчууд нэг юм яриад байгаа шүү дээ. Нөгөө ерөнхийлөгчийн засаглалтай байвал гэдэг нэг хэсэг хүмүүс байдаг. Үгүй гэдэг бас хүмүүс бас байгаа. Тэгэхээр бас энэ чинь энэ зарим улс орнууд ингээ харахаар ерөнхийлөгчтэй мөртлөө дэглэм нь одоо нэг хүнийхтэй. Тэгсэн мөртлөө эдийн засаг нь хөгжөөд байгаа ч улс байна. Эсвэл дэглэм нь одоо нэг хүнийх мөртлөө эдийн засаг нь унчсан ч улс байна. Бид ер нь цаашдаа ямар тэр гормоор нь явах ёстой гэж таны хувьд бол за энэ дээр бол их олон одоо хилцүүлэг өрнөдөг те. Тэгээ энэ дээр бол за энэ нь бол хамгийн одоо шилдэг жор гэж те. Тэр улсд бол энэ жорол хэрэгтэй гэхэд бас очид дуудал. Улс орон болгон өөрийн хөгжлийн онцлог, түүхэн хөгжил, засаглалын өөрчлөлтүүд Монгол улс бол жишээлх юм бол бид нар чинь социализмоос капитализм руу шилжсэн үе. Би бол Монголыг бол яг капитализм шилжээд бол одоо 26 дахь жил рүү орж ийн гэж болгодог. Би 90-ад оныг бол ерөөсөө капитализм гэж тооцсон. Яг тэгэхээр 90-ад он бол шилжилттэй байхгүй. Энэ бол тийм учраас бол бид нар бол дөнгөж 26 жил болж байна. Алдсан онсон зөндөө юмд бид олдтой юмд байна. Өөрөө бол сайн хэллээ. Яагаад одоо Конго асар их баялаг Венесуэл асар их байл. Яагаад энэ засаглал бас яг байж байна. Яагаад өнөөдөр Арабын нэгдсэн Эмират өнөөдөр одоо Арабын нэгдсэн Эмират бол ганцхан юм болж байгаа. Бид бол газрын тус байгалийн ихээс шалтгааллах болцсон. Дэлхийн санхүү эдийн засгийн төв болцсон. Одоо тэрний үн яаж өөрчлөлтөө тэд ямар ч Иракс байхгүй болчихлоо. Катар гэж байгалийн ихээр асар том. Гэтэ өнөөдөр дэлхийн хөл бөмбөгийн агуулгыг зохион байгуулсан. Асар том. Тэ? Энэний араас ингээ Кувейт, Бахрейн, Оман гэдэг гараад ирж байгаа байхгүй. Тэгээ бид нар бол одоо өнөөдөр ингээд Өмнөд Солонгос, Япон хоёрыг бид нар харъя. Энэ хоёр газрын төсний бүтгэр түүнээр дэлхийд нэг нөмөрт. Гэхдээ энэ хоёрт газрын төс байхгүй. Өнөөдөр Монголын энэ дэлгүүрүүдээр бүх автомашины тослохын бүх материал Япон, Солонгос, Герман гэж байна. Гэхдээ энэ хоёрт газрын төс байхгүй. Энэ чинь мотоциклийн ундаг дугуйнаас болоод билязын дугуй хүртэл үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ дээр бол юу вэ нөхлөөр ерөөсөө энэ дээр яг уу засаглал гэж ярьж байгаа. Монгол улс бол би зүгээр хувьдаа бодохдоо бол Монгол улсын хувьд бол бид нар ерөөсөө энэ парламентын засаглал хөгжүүлэх. Энэ бидний онцлог гэж магадгүй. Яг урдлаг нөгөө түүхэн үеэс харахад нэг хүний засаглал жишээлх юм бол Чоблсонгийн хэлмэгдүүлж гэдэг юм уу. Гэхдээ тэр үе бол ихэнхдээ бол сталинизмын нөлөө байсан л да. За тэгээд яг уу Цэдэн Балдаргийн үеийг ярьдаг. Гэхдээ эн чинь угаасаа асар том болохгүйсэн. Коммунизм энэ өөр бид нар сонголт байх гэж гэдэг юм. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид нар яг ийм түүхэн туршлагаасаа үзэхэд одоогийн парламентын засаглалаа бид нар бол улам боловсрон болох хэрэгтэй.
маш их олон хуулийг босронгуулахын үед сая өнгөрсөн 10 гаруй засгийн үйл явдал харуулж шүү дээ. За тэгээ бид нар бол ерөнхийлөгч бол нэг удаагийн 6 жилээр сонгуулсан. Энэ бол маш том. Бид энийг яг цааш нь үргэлжлүүлээд болохгүй гэж. Тэгээ бид нар бол яг ийм их том баялагтай мөртлөө өнөөдөр асуудалтай байна гэж. Тэгэхээр одоо бол миний хувьд бодоход энэ идэж ууж байгаа янз бүрийн асуудлыг ярьдаг. Тэгэхээр өнөөдөр бол дэлхийд дахин асар хүчтэй дижиталчлагдаж байна. Ерөөсөө өнөөдөр бүх төрлийн байгууллагуудыг дижиталчлах хэрэгтэй. Бүхэлд нь хиймэл оюухан болох хэрэгтэй. Ерөөсөө бүгдийг тунгалуул трансференс гэж ярьдаг шүү дээ. Тунгалаг болгоод ирэх юм ямар ч идэж уух боломжгүй болно. Идэж уусан хүн бол яг нэг блокчейн технологи шиг бүртгэгдэл байх хэрэгтэй. Тэгэх юм бол өөрөөр хэлбэл технологи энийг бүгдийг шийднэ. Тэгэхээр манай урд төрш бол асар хүчтэй дижиталчлагдаж байна. Хятад бол одоо үнэхээр одоо коммунист намын удирдлагын дор капитализм байгуулж байгаа байхгүй. Тэгээд Америкийн одоо асар нэр хүндтэй улс төрийн тоомч Тед Купл бол Хятадыг бол ингэж хэлсэн л дээ. People's Republic of Capitalism гэж. Ардын бүгд найрамд капиталист улс гэж байгаа байхгүй. Коммунист намын удирдлагын дор капитализм байгуулсан гэдэг. Тэгээ энэ 40 жил 700 сая хүнийг үгээгүй ядуу гэж байна. Extreme power. Үгээгүй ядуучуудаас гараад дундчуудын эглэнд оруулаад тэднийх нь 3-1 чинэл хэсгүүд ийм түүхийг бол дэлхийн аль ч улс байгуулаагүй гэж. Тэгэхээр ийм олон сая хүн хамтаа улсд бол энэ загвар бас л өөр. Энгээр л явах хэрэгтэй байж болох юм гэж. Энэ үүднээсээ бол бид нар бол бус орнуудын хөгжлийн загварыг туш судахаас гадна ямагт өөрийн улсын үндэсний онцлогийг бол харгалзах хэрэгтэй. Бид бол дандаа нэг механикаар яриад одоо та бол харж байна одоо ингээд татварын байгууллагын Дубайгаас туршлага солино гэсэн чинь баг 100 удаа гинэ. За тэгээд нөгөө Норвегийн баялагын сангигч одоо баг 130 дахь удаага судалсан гэж. Тэгээ нөгөөд бол танаа төрүүжих нь яатсан бэ? Үр дүн яатсан бэ? Тэгээ ийм ингэж төрийн мөнгийг одоо яаж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бол юу вэ гэхээр ерөөсөө менежмент тэгээ бүх юм ил тод шилэн бүгдийн дижитал одоо ийм мөнгө бол яг хиймэл оюухан руу оруулаад ямар ч юмгүй болоход л бид нар бол маш их мөнгө олж байгаа юм байна. Тэгээ энийг бол ард түмэнд хуваарлах хэрэгтэй. Гэхдээ энийг бол халамжийн бодлого биш. Бид нар хөрөнгө оруулалт болох хэрэгтэй. Чулуу болох хэрэгтэй гэдэг л энэ одоо зарчмыг л баримтлаад явхад бол бидэрт бол энэ 3.6 одоо 6 сая болчлоо. Сая 3.6 сая болсон мэт. 3.6 сая хүний чинь одоо нэлээд дажгүй болгочиход бол бид нар бол одоо 27 28 он хөтөл манай дотоодын нэгтгэдэг 120 их 80 төгрөг болно гэж одоо үзэх юм бол бидэрт бол одоо их сайхан боломж бол нэг тийм алс бол харагдахгүй байх гэж ойлгоод байна. Тэгэхээр бид нар бол маш сайн судалгаад үн шинжилгээ эрсдлийн үнэллүүд их сайхан хэрэгтэй байна. Ийм юмнууд одоо яг ингэж дүр зураг нь харагдаад байна л да. За баярлалаа. Маш өргөн сэдвэр маш ойлгомжтой товч тодорхой ярьж өгсөн танд баярлалаа. Таны энэ оны ажилд бас амжилт хүсье. За танаа телевизийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор улс төрийн шинжлэх ухааны доктор Дэ Уланбаяр оролцлоо.